Сонсогч та бүхэнд явж мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 оны агаас ба сангаргийн 22 цагаас хүргэж байгаа томчуудын шууд нэвтрүүлгийн сэтгэлийн нэг бол эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр 2025 оны 6 сарын 3-ны мегмар гараг студиуд хөтлөгч амын найруулагчаар ундрах нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтрагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon цэхэм зээлийн аппликейшн мөн балга бүрээс ирчгүйч Maya брендийн коллаген витамин C-тэй хамт ажиллаж байна. Энэхүү томчуудын шууд нэвтрүүлгийн 203 дахь дугаар хүрэхэд бэлэн боллоо. Тэгээд цагтлуудаа илгээж байгаа сонсогчдод маш их баярлалаа. Цагтлуудаа илгээх гэж байгаа сонсогчдод хаяг хэлээд өгье. Амийн дэмжээл радио Циком руу тамилэр захихаа илгээх нь за дээрэс нь манай аппликейшны гар утсандаа татаж суулгаад аппликейшныхаа цэс эсрэг рүү нөрхөөр шууд илгээх гэдэг байгаа. Тэрэн дээрээ дараад орвол таны цагтл хамгийн урднаар хүрээд ирэх юм шүү. За хэрвээ холоос та гараараа цагтл бичиж илгээх гэж байгаа бол Улаанбаатаргот Сүхбаатар дүүрэг 9 дугаар хороо Алтай 5 дугаар гудамж 34 дугаар барилга 6 дахь хор дэлхийн монголчуудын MJL радио хэмээн хаягл явуулаарай. Нэвтрүүлгийн YouTube-ээс нөхөд сонсдог сонсогчд маань томчуудын шууд ингэж хайхад явуулаарай. За нэвтрүүлгийнхэн сонсогчоос ирсэн цагтлыг уншиж хүргэсний дараа эфирийн шууд утсаа нээдэг. Шууд утсыг нээхэд өнөөдөр таны дуу хоолойг өөрчлөхгүй гэдгийг хэлхэн зоолоо тий. Тэгээд дээрэс нь миний хоолой ингээд өвдсөн. Тэгээ улагаад идэлцсэн бүр аимшигтай байгаа учраас нэг амар сөнг ингээд дуграад жоохон амьсгаад байж магадгүй шүү. Уучлаарай. Дээрсэн цагтлыг та бүхэндээ уншиж хүргэе. Томчуудын шууданд сайн байна уу? Би ийм захиа бичиж байгаадаа өөрөөсөө маш их хичээж байгаа бөгөөд бурхнаас ч гэсэн хүлцлөж байна. Надад насан туршид мэдрэгдсэн нэг мэдрэмж байдаг юм. Энэ нь болохоор миний ээж хүүхдүүдтэйгээ ялгуурлан ханддаг байдал. Тэр мэдрэмж одоо хүртэл арилаагүйгээр барахгүй. Би одоо ээжээсээ болж маш их стресстэж хамт байх үедээ баяр баясгалангүй бүр сэтгэл санааны готролтой байдаг болчихлоо. Олон жил тустай амьдарч байгаа сүүлийн 6 сар ээж маань надтай хамт амьдрах болсон юм л та. Нөгөө их хайрладаг хүүхдүүд нь илүү өрөө байхгүй л гин тэгээд надтай байх болсон. Гол нь маш их өглөө. Хийсэн болон хийлж байгаа бүх зүйл нь миний хийж байгаа бүх зүйл сэтгэлд хүрэхгүй. Сайн зүйлийг олж харах нүдгүй, байнга өөчилж, гоочилж, шүүмжилж байдаг юм аа. Хоёр эмэгтэй хүн хууч хөөрж инээж хөхрөн халуун дулаан. Тийм яриа юу ч байхгүй. Ярьж эхлэхээр л чи тэгсэнгүү ингэх ёстой байсан юм гэд болоод. Гэд нөгөө өнгөрсөн баларсан болоод өнгөрсөн бүгдийг нь шүүмжлэнэ. Найз нөхдийн маань шүүмжлэнэ. Хинтээ найзлах үгүйг маань заана. Тэрнээс болоод найз нөхөд минь хүртэлж ирэх. Эдэж ууж байгаа хоолунд өмсөх хувцас, үсээ яаж янзлах, гэрийн тавилга ямар байх, нөхөр хүүхдүүдтэйгээ яаж харьцах гэд миний амьдралын бүх юмд оролцсон. Би ээж нь юм чингээд хэлэх хэрэгтэй, надаас өөр хүн үннийг чи хэлэхгүйгээд ер нь их тийм тулхангуу, дээрэнгүү надтай харьцна. Яаж ч хичээгээд тоохгүй байж чадахгүй юм. Зүрх базлаад, уйлмаар болоод удаан хугацаагаар шаналх боллоо. Хэд удаа ярилцах гэж үзээд хүний үг сонсохгүй, мань хүний дээрэнгүү харьцаагаар өөрийнхөө хэлэхгүйг хэлээд л гараад явчихсан. Яагаад өөртөө өв тэгш байсан юм шиг үр хүүхдүүдтэй дарамтлж төгс байлгах гэдэг юм бол тоо. Гэтэл би сайхан ажил хийдэг, сайхан гэр оронтой. Үр хүүхдүүд сайн байгаа, гаднаас нь харахад тунчиг боломжтой. Гэтэл доторх хүн нь өөртөө итгэлгүй, гомдомхой, гутранг хүн байгаад байх юм. Уг нь дал гарч яваа ээжигээ асрах хэвээр байтал би өөрөө тавь гарч яваа л да. Хүүхэд байхын л өөлөж байсан байдал маань маш эмзэг болгосон бололтой. Одоо ээжээрээ өглөөлөн гоочлуулан хараалгуулан хажуудаа байлгамааргүй байх юм. Ээж маань хизээж өөрчлөгдөхгүй гэдгийг удаан хугацаанд анзаарсан. Ээжтэйгээ таардаггүй байх сэтгэлийн дарамт юм байна. Ийм ээж хүүхдэд харьцаатай хүмүүс хэр олон байдаг юм бол тоо. Яаж болоод байдаг юм бол? Одоо би ээжийн тухай дуулах сонсгоос хүртэл жирэгдэг боллоо. Хэмээн нэрээ нуцалсан 50 насны төлөөлөл болсон сонсогчоос цагтл илгээжээ. За нэг өөрөө хүүхдээ ялгуурлан гадуурхдаг байдал тийм ээ. Айлын том бол том гэж гадуурх нь бүх ачааг үүрүүлнэ. За айлын баг болохоор заримдаа эрхлүүлэн, заримдаа болохоор чи айлын баг гин. Айлын дунд болохоор бүр шовдрлогдчих гээд байдаг.
За тэгээ айлын ганц хүү бол бас нэг болохгүй те. Айлын ганц охин болохоор үзэгддэг. Ийм байдал ер нь л байдаг да. Ялангуяа нэг 3-аас дээш хүүхэдтэй айлд илүү их анзаарагддаг юм болов уу гэж боддгийн. Тэгээд тэр нь явсаар хагаад юу гэдгийг үр хүүхдээ ялгуурлан гадуурах гэж байгаа. Тэгээд тэрнээсээ дамжиж ингэж яваад ач зээрэг орд юм шүү. Мөхөө дургу ялгуурлан гадуурхаад байдаг үр хүүхдийнхээ үр хүүхдэд нь хүртэл тийм муухай ханддаг баг жишээний. Гэтэл сонсогчийн маань цагтл хэцүү юм аас нэрэ 50 гарсан хүн шүү дээ. Ээж нь 70 гарсан байдаг. Гэтэл хоорондоо одоо хүртэл ойлголцоогүй ингэ явж байдаг. Нөгөө ад үздэг, байнгын доромжилдаг, тийм ээ үгээр иддэг бүх юм нь болдгоо гэсэн хүүхдэнтэй ирсэн. Гэтэл бус хүүхдүүдтэй сайн ирнэ. Тэр хүүхдүүдтэйгээ хамт амьдраагүй тэгээд яг нэг юм болсон болоогүй амьдралаар амьдраад байгаа хүмүүс. Эфирийн шууд утсанд холбогдорой. Эфирийн шууд утас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нэлттэй. Тэгэхээр төрсэн аав ээжтэйгээ харилцах харьцаад нь ерөөсөө нэг л болж өгөхгүй байгаа тийм ээ. Хин нь өврөөс нь унаад, хин нь араас нь унтсан юм шиг. Яаж чичээгээд ээж аавтаа нэг үнэлэгддэггүй, болж өгдөггүй, дандаа голж идэг. Эхний сүсгч хавь. Байна уу? Бэнцэмэнөө. Чимдүргий. Чимдүргөө. За, 2-3 та бараг хайлтгч. За. Тэгээд сэдв маань угаасаа настай маш ярхан сэдв байна. Тэгээд би нэг эмээ гэдэг хүний талаар ярих гэж. За. Одоо манай эмээ бас л ер нь 70 хүрч байгаа тийм хүн байгаа. Тэгээд манай ээж болохоор одоо 50 дөнгөж гараад явж байгаа тийм хүн байдаг. Тэгээд би нөгөө багаасаа үлгийтэй байхасаа одоо эмээ өвөө эртэр өссөн. За. Тэгээд яагаад гэвэл манай ээж 2 маслаас намайг бүр үлгийтэй байхад одоо амьдралын юугаар ингээ яваад өгсөн. За тэгэл ер нь бол одоо ингээл эмээ өвөөтэйгөө одоо 10 жил төгслөө 2007 он хүртэл ер нь ингээ цуг амьдэрсэн. Тэгээд тэр хүртлээ болохоор ямар хөө байдалтай байсан бэ гэдгээр айгүй тийм яг одооний одоо нөгөө нийгэм нөхцөлийг ингээд бодоход тэр үед одоо би айгүй тийм хүчирхийлэлт байсан байлээ. Тийм ялгуурлан гадуурхалтад одоо айгүй амьдарч ирсэн юм байлээ л дээ. Тэгээд тэр үед болохоор би нөгөө хүүхдээс учраас одооний яг нийгэм шиг тийм бас байгаагүй. Тэгээд ер нь нэг иймэрхүү л байдаг юм байгаа гэсэн бодолтой л тэгэл задуулна гэр орны ажил төрөлхийн аль тэгэл 4-р ангиасаа эхлүүлээл хоол унд хийдэг тэр гэр орны ер нь хамгал ер нь юмыг хийдэг. Тэгээ нөгөө манай одоо эмээ өвөө Монголд нэг тийм анхны кавасны үйлдвэр гаргаж ирсэн байхгүй юу? Зөв. Тэгээд тэнд хүртэл би 4-р ангиасаа ангийн жохон охин байхасаа эхлээл хар хорин зах дээр кавас 50 төгрөг гэдгээс ахуулаад би тийм ажил хийдэг байсан. Тэгээд яг одоо яг амьдралын төвшнийг яг ингээд бодож үзэх юм бол ер нь нэг тийм гайгүй төвшөнтэй байсан мөртлөө зөвөр нөгөө тэр гэр бүлийн одоо айгүй тийм гадуурхалтанд байсан. Тэгээд яагаад тийм байсан бэ гэдэг чинь манай өвөө ч нөгөө хойд өвөл байсан юм билий. Би тэрийг том болсон юм мэдчихсэн. Тэгээд нөгөө манай ээжийг намайг одоо баг байхаас ахуулаад төрхөөс өмнө ч юм уу айгүй тэгэж яг тийм над шиг тэгэж дарамталж яг тийм байсан юм билээ. Тэгээд тэрий чинь бол би мэдээж мэдэхгүй. Тэгээд намайг 10 дугаар анги хүртэл надад ээж хоёр маань юу ч хэлээгүйгээр тэгээд солонгосоос ингээл юм хом явуулдаг намайг ингэдэг гэсэн мөртлөө тэр бүгд надад юусоо ирдэггүй байсан. Тэгээд одоо ингээд том болоод би солонгос яваад ингээд ирчээд ингээд байжсэн чинь одоогоороо ч манай эмээ одоо ээж битэрийг юусоо үздэггүй. За. Тэгээ манай эмээ чинь 3 охинтой. Тэгээ манай ээж болохоор яг уу манай өвөөг юм бол яг охин биш. Тэгээд ээж минь хамгийн том нь доод талд нь болохоор 2 охин дүү байгаа. Тэгээд тэр хоёр ихч маань 40 гарчихсан тийм хоёр ихч байгаа. Тэгээд ингээд одоогоороо ч гэсэн ээж битэрийг юусоо үздэггүй. Тэгээл айгуу тийм ер нь маш их ялгуурладаг. Тэгээ одоо нөгөө ээж битэр гомдхоос илүү зүгээр хүлээн зөвшөөрөөд ер нь тэр хүмүүсээс айгуу тийм зайгаа барьсан. Учирлаад ч юм уу юу нь болох арга зүг нь болох болохгүй шүү дээ тийм ээ. Маш юусоо болохгүй ингээд мэдээж би ч нөгөө бас ингээд өссөн эмээ өдөр өссөн учраас бас нэг юм эмээ өвгөө бас тийм ч муухан гэж хүн чинь бас нэг боцоо өсдөг юм байлээ. Тийм л дээ. За тийм за гоо ах уу гэд ингээд тэгээд сүүлд нөгөө намайг ингээд ирж яхаа за би танаад те ингээд олон жил ингээд амьдэрсэн би танаа одоо яг ухаан орчил ярьж байгаа юм л та. Тэгээд би одоо ингээд танаад дандаа л би ингээд үн цэнэгүй ажиллаж чинь намайг нэг ганц их сургууль суугаад өгөөч гэдгсэн чинь өвөө маань намайг ирээд нуруу өшгөлөөд тийм манай гэрт одоо тий ажил хийж чадахгүй гэвэл одоо манайхаас одоо нэг гэсэндээ зайл гэж яг тийм үг хэлчихсэн л та.
Тийм тэгээд нөгөө би ээж аваарлаа ойлаад ингээд тэгэхэд би чамд хэлчихсэн наад хүмүүс ийм хүмүүс одоо яг одоо бүх юм аваад ингээд гэртээ ирээ гэд. Тэгээд эмөө угаас яг тэгж ерөнхийдөө салж исэн. Тэгээд яг хөө тэгэл ингээд жил өнгөрөх тусам тэгсгээл нэг эвлэрдэх ч юм уу ийш тийш нэг гадуур нэг хөдөө гадаа хаяа нэг цуг явна. Тэгэл яг хөө тэр бол нэг зүгээр л нэг юм байдаг зүйл. Тэгсэн мөртөө ерөөсө бит хоёрт тийм одоо яг л нэг өөр хүүхдний биш юм шиг л ерөө санагдав. Хүнлэнгийн хүмүүс шиг л тийм ээ. Тийм ерөөсөө хүнлэнгийн хүмүүс. Тэгэл уг нь бол эмээ маань миний төрсөн эмээ. Тэгээд одоо бол тэгээд байнгын л ер нь айгүй тийм хэцүү. Тэгээд одоо сая сүүлд нэг 2 сар гарны өмнө нэг нөгөө ихэд жоохон маргалцсан. Тийм маргалдаа Бано. Утсан тасал. Тэгээд ээжигээ тийм гадуурхалтыг ингээд мэдэрсэн өөр дээрээ бол маш олон жил мэдэрчээсэн. Тэгэл ер нь тэгэл одоо л яг гэл бүр нэг тийм холбоог бол баг болж байна дөө. Одоо ер нь бол хол байсан дээр гэдэг сонголтын дээр. Тийм хол байсан дээр гэдэг сонголт ер нь бол яг манай гэр бүлд яг цогцоод байгаа. Тийм ойлголцох гэж маш олон жил би бас зөөлөх гэж битээр ч угнаас та нарын хүүхдтэй ингээд гоё ингээд бусдын тий ах トゥ нар ингээд уулзтаж учралдаад ингээд гоё инээж хөрөө гэдэг юм бэлээ бүгдөө яагаад юм гэж болдгоо ингээд уг нь маш олон жил хичээсэн. Тэгээд хизээж тэр байдал бол ерөөсөө юу яадаггүй. Тэгэл ерөөсөө эмээ олвол та хоёрын буруу, миний хоёр охтуудын зөв. Тэгэл ерөөсөө манай хоёр охтын нөхрийнхэн зөв, та нарын одоо нөхөр сүдрүүдийн буруу. Гэл ерөөсөө ийм маягтай. Юу ч болж байсан буруу. Юу ч болж байсан буруу. Тэгээд гэхдээ тэр хүмүүсээс ээждэр бол одоо нэг бид нар нэг ингээд хэцүү байгаад байна. Мөнгө төрөг өгөөч гэж бол ерөөсөө хэлдэггүй. Яг өөртөө сайн сайхан амьдралыг бүтээгээл ингээд явж байгаа. Тэг яг зөвөр хамгийн хэцүү юм нөгөө сэтгэлтэй одоо ингээд бас намайг бас өсгсөн хүмүүстэй би яаж юм болчихвоо гэл ингээд хамгийн хэцүү юм л ер нь тэр. Төстэй тийм л юм те. Тэгэхээр таныг одоо эргээ бодохоор зүгээр гар хөлөө зүр зарагдаад юу гэдэг юм хийж ивэл хэрэгтэй байсан юм ба та. Ерөөсөө тэр айлын хамгийн анхныхантай юм би л те. Тийм тэгэл би ч 89 он төрсөн. Тэгэл анхныхан зээ. Тэгэл ерөөсөө тэр айл би 10 жил хүртлээ би бүх юмд нь одоо ингэж гар бие оролцож одоо ингэж тэг хоолунд гэр орон цэвэрлэх ерөөсөө л миний ажил байсан. Тэгэл тэр янз бүрийн юм ажиллаулдаг бол тэр бүгдд нь дандаа би ингэж жоох хөөхт үйжиж ингээд цалин хүнлүү ямар ч тийм байхгүйгээр ингээд ажилдаг. Тэгээ би 10 жил Солонгос явчаад ирээд за одоо намайг нэг сургууль өгөөч гэлтэж хахад намайг зайл гээл ингээд хэлчихсэн л хүмүүс тэгэл тухайн үед бас ч гэж тэгэл за яах вэ гэл ингээд өнгөрсөн тэгэл жил ирэх тусам улмал амар шин тийм муха зан гаргаад одоо бол манай өвөө байхгүй л те хойд өвөө маань тэг өнгөрсөн. Тэгсэн мөртлөө эмээ маань ерөөсөө тэр муха зангаа тавьдаггүй тэгэл одоо бол манай гэр бүлд бол нэг тийм ойлголцох гэдэг нөхцөл бол ерөөсөө байхгүй. Зүгээр л холцсон дээр. Ядаж өөрснөө сэтгэл зүгээ тайван байлгасан дээр гэж хэлсэн байна шүү дээ. Тийм. Ерөөсөө л яг тийм шийдэл хүрсэн нэг юмрхүү л байна. Харахгүй маа. Энэ олон жил учир нь олдохгүй, учрыг нь олох гэж бас хичээлээ болохгүй шүү дээ, тийм ээ. Тийм бүр огт болохгүй. Юм бас байд юм билээ. Нэсгүүл нэг шалтгаан нь юу юм чи те? Яагаад бид тэрийг ингээд алга үзээд байд юм аа гэд. Тэгэхээр шалтгаангүй болчиход байгаа юм бас те. Шалтгаангүй. Тэгэл нэг л их хүнээс хүн харахад бол ямар гоё эмээтэй юм бэ чи л гэдэг ямар гоё залуу хүн 70 хүрч байгаа юм уу ямар гоё ануух ямар гоё эмээ вэ хөөх чамд ямар хайртай ингээд яг ясн дээрээ цаанаа бол хизээж тийм ч тэгээд тэрий чинь би ингээл тэг ингээд хүнд бас хилээд явах чайг утгагүй байхгүй юу найз дөөч юм уу те яг тэр намайг бол нэг энэ нэг жаргалтаа ташуурч зүгээр нэг юм ихэлсэн эмээ өвөөгөө худаа ирж гэж хүн ойлгох гээд байгаа юм. Бодит байдал юу ер нь зөрүүд байгаа учраас тийм ээ. Тийм зөрүүд байгаа учраас яг л тэр хүний нүдэнд бол тийм муухай гэр бүл харагдахгүй байгаад байдаг. Тэгсэн мөртлөө цаанаа бол аимшигтай тийм муухай харилцаа өрсөлдөөнтэй. Одоо ингээд манай ээж аав хоёр нэг машин авсан, нэг машина томруулсан байвал өөстөө нэр тэднийх тэгээ томруулж тэгэл хоорондоо ярилцаал тэгэл давж машин авдаг ч юм айгуу тийм сонин тийм сэтгэхүйтэй тийм айгуу сонин гэр бүл өрсөлдөж амьдэрдэг гэх юм уу? Өрсөлддөг тэгээд ингээд өөртөөс нь юу ч гоохгүй ах чинь ингээд айгуу сонио ингээд ерөөсөө дэмждэггүй дандаа л доош нь хийдэг айгуу сониулцгаараа. Тэгээ би ямар ч зандаа цагаан сараар очиагүй 2 жил болж байсан. Тэгээ саяны өнгөрсөн цагаан сараар нэг намайг нэг ингээ яагаад ирэхгүй байгаа юм бэ гэд нэг тэгсэн сураг байсан. Тэгэхээр за их шиг та өгшөө юм чи ингээ очиод олгосон тэгээ бас л буруудсан дөө.
Тийм л юм байна. Тэгэхээр нь бол холцсон л дээр болж таарч байна та. Тийм иймэрхүү нөхцөлд бол ойлголцох гээд ах ямар ч хэрэггүй юм бэл. Тийм байна. За баярлалаа. За баярлалаа. Өчигдөр сайхан өнгөрүүлээрэй. За та ч гэсэн сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Утам дамжаад ингээд ялгуурлан гадуурхалт нь яваад ах юм. Яа гэх юм бол яг юунаас болд юм бол адилхан л төрүүлж байгаа. Адилхан л төрсөн хүүхэд нь одоо нэг газраар гарч байгаа нэг хүний л хүүхдүүд баймаар юм. Тэг яагаад ингээд өөрөөр хандаад идэх юм бас ойлгодгүй юм аа. За хамтран ажиллагчаа танилцуулъя. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос Pay-on цахим зээлийн аппликейшн. Тэгэхээр та Pay-on аппликейшнийг гар утсандаа суулгаад салбарт хандах шаардлагагүйгээр хизээж хаанаас ч хүссэн газраас онлайнаар гэрээ байгуулад 5 сая төгрөг хүртэлх зээлээ хэлбэрээр авах боломжтой. За хамгийн гол нь та зээл төлөх өдрөө өөрөө сонгох боломжтой юм билээ. Тэгэхээр одоо цалин хизээ бод гэнтэй тэрэндээ тааруулж болно гэсэн. Тэгээд 30 сар хүртэлх хугацаатаар авч болох нь Pay-on аппликейшн цахим зээлээс гадна 6 хүртэлх хувийн төлөх боломжтой. Одоо аваад хувийн төл үйлчлэгээ байна. Лизингийн үйлчлэгээ байна. Автомашины зээл байна, барьцаа зээл гэсэн хэрэгцээ бүр тохирсон бүтээгдэхүүнтэй. Тэгэхээр цалин, бизнес, мал зэрэг олон төрлийн аргаар орлогоо нотолдог давуу талтай ахна. За мөн харилцагч нартай зориулсан Pay-on хэмээх шинэ бүтээгдэхүүн нэвтрүүлсэн байгаа. Pay-on аппликейшнаараа 75 сая төгрөг хүртэлх орон сууц барьцаасан зээлээ чухал үедээ 5 минутанд шийдвэрлээд авах боломжтой ахна. За хамгийн гоё нь энийг хэд ч хувааж бас авах боломжтой юм байна. Холбогдох утасны дугаар нь 75 33 11 11 75 33 11 11 гэсэн дугаар байна. Гар утасныхаа та Play Store болон Google биш App Store-аас татаад ингээ авчих юм байна. За сошиал хаяг нь болохоор Pay-on гэдэг хараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Pay-on-оос Pay-on цахим зээлийн аппликейшн хамтран ажиллалаа. Баярлалаа. За хамтаага сонсогчдоо баярлалаа. Эфирийн шоудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв аав ээжтэй тийм ээ. Төрсөн аав ээжтэй ялгуурлан гадуурхаж харьцдаг, тэр нь мэдрэгддэг. Тэгээд тэрэндээ амжирсаар хагаад өөр хүүхэд рүү н орцсон. Ийм харилцааг юу нь яах вэ юм бэ те? Ойлгох гээд, ойлголцох гээд, учир зүг нь олох гээд ингээ хичээгээд тахаар болохгүй. Тэгсийг нэл та юу ч хийсэн хичнээн сайн явсан ч гэсэндээ хизээч хүнлэгдэхгүй. Дандаа муугаараа дуудуулж яадаг. Дандаа л таны буруу болж яадаг. Нэг юм гэтэл босод хүүхдүүд нөөхгүй сайхан. Төгс төгөлдөр хүмүүс байдаг. Гэтэл гэр бүл дотроо юу гэдэг юм. Хамгийн муу л та болчоод яваад байдаг. Яаж чичээгээд ээж аавгаа сэтгэлд хүртдэггүй. Яг нэг сонин за энэ айлын би нэг төрсөн хүүхэд нь мөн үү биш үү гэж бодох хэмжээнд. Тэмхүү амьдралтай хүмүүс зөндөө байна. Яагаад ч тэгдгийг лавл эмээ өвөө ач цэнэр аваад тэгж ялгуурлаж шаал өөр харьцдгийг бол олон ч амьдралаас харж ирсэн. Яг төрсөн аав ээж нь яагаад ингэдэг юм бол тэ шалтгаанаас сони юм аа. Яагаад өөрийнхөө төрүүлсэн хүүхдүүдийг хооронд нь ялгаж ингэж харьцаад идэм бол одоо өргөж авсан бол одоо дүүрчээ гэхэд тийм ээ өөрөөс нь унчсан төрсөн нь байгаад тахад эдгээр хүүхдийн хооронд нь ялгаал тэгээд шал өөрөөр харьцаад идэм бол анхаарал халамж тавьж байгаа жөөр хэлж байгаа хүн ч гэсэн тэгээ нөгөө багаас нь тэгээд хар хүн өөртөө итгэлгүй болт юм байна сонсогч хийж байгаа цагтл дээр хүртэл харж шít би одоо 50 хүрсэн манай ээж 70 хүрсэн байгаа ч гэсэн энэ сэтгэл зүйн бага насны юм арилдахгүй юм байна гэж байна. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаарууд таны өмнө нээлттэй байна. За хүний амьдрал гэж сони юм аа. Төрсөн нь ингэж хандаж байвал хаа хамаагүй хүн илүү харь илгийн хүн илүү хайрлаж халамжлах юм аа. Та төрснөөс нь илүү гэн. Яг үнэн тийм байна. Төрсөн нэг инхээр бусад хүмүүс надад тэг яг яах юм болж байна гэж. Харин төрсөн нь ингээд энийг ялгуурлан гадуурхаад алга үзээд ахаар тийм ээ. За нүдэн дээр хоёр хүүхдээ алга үзэж хачнараач алга үзээд ахаар нь би шууд хэлээд гараад явсан. Тэрнээс хойш гайгүй болсон. Ер нь бол холол байсан дээр гэдэг юм даа гэж байна. Би айлын яг дундах болохоор сайн муу бүх юмд л үрчдэг байждаг гин. Ялангуяа айлын дунд хүүхдүүд гэдэг юм шиг байна тийм. Бараг хүнд анзаарахдаггүй шахав. Ингээ байсараад халамжч авдаггүй. Одоо юу гэдэг юм муугаараач тэр сайнараач тэр ээж авах анхаарал төртөхгүй байсаар хагаад ингээ амьдрал дээр гараа авчдаг юм шиг. Ийм амьдрал үзүүлэх үе зэгтэй талархалж амьдарч байна л гэж байна. За тэгээ айлын томоо загнуусаар хагаад дуусдаг юм байна дөө гэж. Айлын томоо тэгдэг хар багаасаа үүрэг хариу уцлах тийм ээ. Ачаа өссөн үүрээд эхэлдэг. Төрүүлээгөө өссөн хідэн түүнэрээ харж хандах хэрэгтэй болно. Ээжтэй туслах хэрэгтэй болно. Багасаа л тэр үүрэг хариуцлах гэдэг юм
Үүрэх ёстой болчдөг дөө. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараад таны өмнө нээлттэй байна уу? Бодлоо л доо ийм амьдралаар өссөн хүмүүс сэргээд бас хөрх хөвгчтэйгээ яаж харцдаг бол багийнхын тэр траума нөлөөлдөг юм болоо даа гэн магадгүй. Тэгээд энэ зан аав ээжээсээ хайр авч өсөөгүй болохоор буцаагаад хөрхтэй яаж хайрлах учраа олдгоо ингээд ялгаж харьцаад байдаг гэж болох юм өөрөө мэдлэггүйгээр тийм ээ. Шалтгаангүй штэ. Өөртөө ч мэддэггүй холцсон хойнол ухаардаг юм шиг байна лээ гэсэн юм байна. Ер нь хүнийг ялгаж харьцдаг хүн бол хамгийн адгийн байдаг штэ. Ямар ч хүний ялгаж харьцдаг хүмүүс ёстой хогийн байдаг аа л гэдэг чинь. Та тэгэхэд ялгаллангаа дурах харьцаа бол төгснөдэй гэдэг шиг. За энэ тохиолдолд л орж ирээд юм залгагдаад буцаад гүйцээ залахгүй ингэж яах вэ? Тухайрууд нь их юм тохиж орж ирээд шүү сонсогчдоо. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаар таны өмнө нээлттэй байна. Бано? Байна. Чимэнд? Шууд төвцөлгөө. Тийм байна та холбогдлоо. Хойлоо сэдв сонссон тийм ээ? Сэдв сонссон. Би аавтаа гомдож удаг. Юугаа эхлэх гал. Манайх гуруулаа ахгүй юу? Яасан. Тэгээ би айлын том юм. Зөв. Тэгэл ухаарсан цагаас намайг жоохон автаа жоохон өөр ханддаг байсан гэх юм уу? Манай нөгөө бүх үүрэг хариуцлагыг гүгөөд байна тэнд. Яг ч үүрэг хариуцлах биш ээ. Тэгээд тухайн үедээс би нөх хүүхэд байж байхдаа юм мэдээгүй тэгээд өнгөрцөн. Тэгээд сүүлд нь ээжээ сонсохоо өмнө уулздаг байсан хүнтэй л хартаад хүүхэд нь гэж боддог байсан юм уу? Таныг өөрийнхөө хүүхэд гэж боддоггүй байж те биш гэж боддог байж те. Тэгээд жоохон өөрөөсөө жоохон тэгж түлхэж ханддаг байсан юм уу? Манай хоёр дүүтэй зүгээр харцдаг. Таныг болохоор үл тоох маягтай юм уу? Тэ. Учир нь бүгд сүүл хар өнгөрсөд дараа л мэдсэн. Тухайн үедээ чи гомддог байсан одоо ч тэгээд цаг явсан их гомдлоо байсан дөө. Нэг мартагчтай мэл. Учир нь бол сая харин нэвтрүүлэг сонсонгоо бодогдоод тэгээ ярмасан гэсэн. Танд тэгээд аавтай нь чи миний хүүхэд биш энэ төр гэж хэлж байгаагүй үстэй. Гүү хэлж байгаагүй. Зүгээр л үйлдэлээрээ л харуулдаг байж тээ. Яг тэрийгээ нөгөө гаргадаггүй тэгээд ээжтэй л маргалдаг байсан шиг байна. Хүүхдүүдтэй бол гаргадаггүй. Тэгээд ээжээс асуусан л таа тэгээд би тийм байхгүй л гэсэн. Төрсөн нь мөн юм байгаад байдаг. Тийм. Аваа чи сэтгэлд л нэг тийм юм байсаар хагаад л. Тийм сэтгэлд нь л нэг юм үлдсэн шиг байна. Буруу ойлголт төрсөөр байгаа л яасан юм байна та. Яг нөгөө хоёр дүүг хадал би яст яхан төсөхгүй ээжээгээ дөрөөс гэх юм. Аавтайгаа төс багтаа гэж юу? Тий. Тэгэхээр бас юу ч үлээ гэж боддог гэж болох юм тийм ээ. Тий, магадгүй л. Тэгтээ одоо бол бүх зүйл өнгөрчихсөн юм байна шүү дээ. Болоод өнгөрчихсөн. Одоо ч тэгээд буруу өгөөд жаахан байхгүй тэгэл мартагч юм дөө. Тийм байна. За баярлалаа танд. За баярлалаа. Өчиг сайхан өнгөрүүлээрэй. За энэ чинь бас нэг боломжтой сонсогдчихсэн юм биш үү? Миний хүүхэд биш гэж бодолоос актер юм шиг байна. Энэ бол аамар тарилах байх л ээж мэдээж төрүүлсэн юм чи миний хүүхэд биш гэж бодохгүй л баг. Аамар болохоор за энэчтэй миний хүүхэд биш ах үедээ гэж бодцохороо уулын төрсөн мөн байгаад байдаг. Ягаад ч нэг тийм буруу ойлголтоос болоод амьдралд үүс тохиолдох тийм ээ. Тэрнээсээ болоод ийм нэг сэтгэл зүйтэй олчоод хүүхдтэйг бас ялгуурлан гадуурхаж буруу ойлголтоос болж муухай харьцаад байдаг тохиолдол байдаг юм шиг. Эфирийн шуудтаас 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. Гайхаад ах юм аа. Хүний сэтгэлээс яаж юм хатуу үг үйлдэл гардаг юм бол доо гэж. Ер нь бол хамгийн хатуу үг үйлдэл хүнээс л гардаг юм болоо даа л гэж энэ нэвтрүүлгийг явуулж ихээснээс хойш бодож штэ нэрээ. Амтаа хүртэл араатай амтаа хүртэл өөрөө хөхтэй өөр төлөө харилцаж хамгаалаад яваад болоод идэх тийм. Гэтэл яг ингээд хүн гэдэг үн чинь тэр арааднаас ч толгоон дээр олчихсан ч юм уу.
хүнийг гомдоох, тийм ээ, зовоох, яаж байж болох санаанд багтангүй бүхэл зүйлийг хүмүүс л хийх юм да. За хамтраа ажиглагчаа танилцуулъя. Балга бүрээс ирч хүч Maya брендийн коллаген витамин С-тэй усыг танилцуулъя. За коллаген бол уургийн нэг төрөл байгаа. Хүний биеийн уургийн 30 орчим хувийг коллаген эзэлдэг. 20% нь яс болон мөхөөрсөнд үлдсэн хувийн суддаас дотор эрэхтэн гэх мэт биеийн бүх хэсэгт хархан оршиж эрүүл биеийг цогцлон бүтээх үүргийг гүйцэтгэж байдаг байна. За коллаген витамин С-тэй нэгдснээр илүү хүчрэх коллагеныг бий болгодог. Коллагены ач тусны юм гэхээр бүх насныхын хэрэглэхэд тохиромжтой. Эмэгтэйчүүдэд бас эрэгтэйчүүд ч гэсэн хөөрхөн байханд тулд коллагентай усаа заавал бас хэрэглээрэй. Коллаген биеийг залуу байхад тусалдаг учраас таны хэрэглээнд улам ойртуулсан Maya брендийн коллагентай усаа байнга хэрэглээрэй. За коллагенийн арсыг толгоор уян хатан өнгөлөг байлгах нь дээрээс нь хамгийн гол нь арсыг чиглэг эрүүл байлгахад хадгалах үүргийг гүйцэтгэдэг бахан ясыг хэврэгшиж хугарахаас хамгаална, ясны сэргэжлээс урьдчилан сэргийлдэг бахан зомон судасны хөвшрөл, артерийн судасны хатуурал даралт хэсгээс сэргийлнэ, үе мөчний залуу байдлыг хадгалж өгнө, үс хөмсийг бэхжүүлж хугарч гэмтхийг багасгаад эрүүл ургалтыг дэмжиж өгдөг бахны. Maya брендийн коллаген С-тэй нэмэх С-тэй ус нь хүний хэрэглээнд илүү ойртсон хялбар аргаар алдагдж байгаа коллагеныг нөхөхөд зориулагдсан. Завхад бол маш таатай юм зүйл амттай байгаа. Тэгэхээр одоо нэгнэлтээр л авах хэрэгтэй юм чи ядаж усаач болох нуугаад коллаген нөхөе тийм ээ. Холбогдох хүчний дугаар 8869 48 69 48 49 гэсэн дугаар байна. Тэгээд хаанаас бүх сүлжээ дэлгүүрээс авах боломжтой. Сошиалыг нь Maya Weather гэдэг харгараад ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан балга бүрээс ирч хүч Maya брендийн коллаген витамин С-тэй ус хамтран ажиллалаа. За эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй. Өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв үр хүүхдүүдийн хооронд нь ялгуурлан харьцдаг тийм ээ, ялгуурлан гадуурхдаг. Тэрнээсээ болоод сэтгэл зүй ер нь тэгээд багадаа тэгжсэн бол том бос байна гэсэн дээрөөсөө засардаггүй. Аав ээжтэй хизээж хүлээн зөвшөөрөхдөггүй. Одоо хүртэл явсаар л байгаа. Ийм сэдвээр ярилцж байна. За бусад хүүхдүүдийн нүдэн дээр эрхлүүлэх амар мэдрэмж шүү гэн. Яа тэрч амар хаа тийм ээ. Одоо нэг 5 хүүхэдтэй байлаа гэж бодоход 4-ийг нь эрхлүүлчихэд 1-ийг нь эрхлүүлэхгүй тусад нь ингээ үлдээч гэр чи тэр хүүхдүүд одоо ямар санагдах болоо. Тэгээ даваад л гараад ирэх юм дөө. За эрэгтэй хүүхэд тэгээд аавыгаа дүүрээ авахгүй болохоор бас асуудал гарах байхаа да. Манай хоёр ихчлээ яг л ээж би бол яг л жил ирэх тусмаа болоод байгаа. Тэгэхээр аа бас юм бодсон бахаа л гэсэн байна. Тариа тариулаа л гэдэг чинь харин тийм ээ хоолоо бүр хавмгүй болчоо сууж байна. Чимэндээ хөргий. За эфирийн шоудаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй. Дугаарууд залгагдаж ингэж орж ирээд яг нэгээ давхцаж байгаа хэрнээ яг бүтэн дуудлага нь орж ирэхгүй тасраад байх юм. Тэгэхээр 2 дугаарлогоо ээлжлээд сөхөжлүүд ингээд нэг залгаад үзээрэй. Нэг доор залгагдаад байгаа нь ачаал нь дийлдэхгүй нэгнийхээ дугаарыг дуудлагыг бас ингэж хааж ороод ах шиг байна. Эфирийн шуудтаас 77 77 38 83 77 77 88 30 дугаараар таны өмнө нээлттэй байна. За нэг хүүхэд ямар буруутай юм бэ? Үгүй тийм уул нь хүүхэд ямар буруутай. Тэгтэл одоо юу гэдэг чимдээ чийл байхгүй байсан бол ялангуяа айлын томууд дээр их гард юм шиг санаж тий. Хэрвээ чамайг төрүүлээгүйсэн бол ээжтэй чин автаа чин суугах байсан. Чамаас болоод л одоо гэр бүлээ бүтэн авч үлдэх гээд чи төрсөн болохоор л энэ хүнтэй бараг хүчээр шахав ингэж амьдраа дуудчихлаа гэдэг ч юм уу тийм. Иймэрхүү юм яриад яг өөрөө өөрснийхөө сонголтыг хүүхдүүд рүүгээ тулгаад тийм тэр хүүхдээ өөрөө эцэг эхээ сонгоод орохгүй шүү дээ. Тэгтэл тэр хүүхэд амьдралын сүйтгэхэд бүх юм болох цаятаа ингэж бас хэлдэг хүмүүс байх юм аа байх. Зэг манай утасны маань ачаал нь дээлдэхгүй болжсэн байна. Тэгээ нэгэндээ хаагдаад болохоо болчиход байгаа шиг байна да. Танах угаас амар ачаал ихтэй юм байна лээ. Нэвтрүүлэг дуусхаас эхлээд хүртэл залгаж үтсэн юм. Харин тийм ээ. Хар хараасаа залгагдаад нэг дуудлага нь хаагдчихад байгаа юм. Болохгүй болчиход. Содтой алуу сарвтаад үзэрэй хамааг нь заад их баярлаа. Тийм ээ. Заримдаа ч нуцны ачаал бүр улаасаад утгаа алддаг шүү. За яг энэ ачаал уу ярин ганц нэг хүн маань холбогдно. Сэдвээсээ зүрн тийм ээ. Тиа дараа гэсэн ч. Байна уу? Байна уу чинь?
Радио онтраагараас сонсогч. За таны дуудлага харин ороод ирлээ шүү. Харин тийм. Энэ дуудлага орж ирэхгүй зүгээр тохогдож тасраад юусоо болохгүйсэн. Яг амар гадуур явж байгаа л хальт ороод ирсэн чи харин. Айгуу сан нэмдэглэх сэдв маа явж байгаа. Жоохон сонсож сууж байгаа л. Тэгэл нэг залаад үзт юм уу гэж бодож залаад үзчихлээ. Ороод ирлээ. Та бараг анх удаага л тест сонсч танаа юу. Нэвтрүүлгийг үү? Тий. Тийм тоорчгөл. Яг нэг юм зүйл хийдэг гараад ирэх юм. Би ч одоо ерөнхийдөө бараг хоосон цагаас авшиг ээжтэйгээ дотор өсөөг байхгүй. Тэгээд энэ хоосон цагаас эмээгээрээ өсөөл. Тэгээд манайх чи ээжийн талын одоо хийс олуулаа. Тэгээд олуулаач гэсэн ойрхон ирсэн охтууд нь ойрхон төрсөн чинь үеийн хүүхдүүд аягүй шигтэй. Үеэлүүд ихтэй ахын тий. Тэгээ үеэлүүд ихтэй тийм байна аахгүй. Тэгэл ингээл би мэдэр байдаг гэсэн тэд нар ингээл хаяа ирж очиж шүү дээ. Тэгэл тийж яхад ингээл манай юм ингээл намайг бол ингээл ер нь үл тоосон байна. Тэгээд нөө бусад нөө ачтын ирэх ингээл оо тийшээ суу ингээд тэгэл нэг Утсан болохоо альчлаа сонсогч. Тань уу? яг шашдахгүй нөө. Зүгээр сайн нэг хэсэг тасалцсан. Тэгэл дээрөөсөө ээжтэйгээ хатгаа ингээс эхэлж харцдаг байсан. Тэгээ би ч бас доороо нөгөө тийм өрөвмөл дүүтэй. Тэгээд ахчихсан. Тэгэл ер нь бол одоо ингээд 4-5 хүүхэд байхад бол одоо миний өөрөө хүлээж авдаг юм. Намайг илүү байгаасаа илүү хурцлал байгаас л гэж намайг одоо хурцлж ял гэж би одоо хүлээж авдаг байхгүй. Одоо нэгэнтээ одоо үүнээс илүү би угаасаа сонсохгүй хүлээж авахгүй болсон юм чинь гэж өөрийгөө дайчилдаг ганц юм зүйл нь тэр болсон. Юу ч хийсэн хідэж таалагддаг, хідэж үнэлэгддэг. Тэгээ бүр ингээд заримдаа гомдоод хилдэг үг тэр ахгүй. Би яг танаас ирээсээ төрөөгүй хаа. Өөрөө хүүхч тийм ээ. Тий өөрөө ч авсан хүүхдээ хүртэл надаас илүү хайрладаг. Тэгсэн мөртлөө намайг болохоор юу ч хийсэн хідэж таалагдгүй. Би ямар ч одоо ингээд амжилттай явсан ч хідэж үнэлдэггүй. Уруудаж явж байхад баг ирэн дээрээс ингээд баг тавлах баярыг шинжтэй. Баг намайг ингээд амьдралд алдууд баярладаг ч юм уу. Тийм байрыг. Ядаж нэг дэмжээд яаж нээж ингэхгүй ганц удаа чилсэн мундаг байна, сайн байна гэж хэлэхгүй. Хідэж тийм хэлдэг. Тэгсэн мөртлөө ингээд нөөрөж авсан дүүмүүд бүр ингээд амнаасаа баг хэлээ. Тэгээд бусадтай жишгдэг. Тэгээд ер нь хүнд олж шидэж доогоор орж хэлвэл тийм ачаагүй тийм хүн биш байхгүй. Бүр хар багасаа нэлээ хатуусан болохоор би ер нь бол юм чаддаг. Өөрийгөө би өөрийгөө амар үнэлдэг. Хайр орыг хүмүүс гэсэн намайг бүр үнэхээр амар хүндэлдэг байхгүй. Гэтэл хизээч ингэж өөрийнхөө төрсөн эзэс тийм мэдрэмж автахгүй болохоор амар хэцүү. Тэгээ яг ийм чигээр гараад нүүд би яг энэ хүний өрөөсөө юу хэлж мэддэг байхгүй нүүд араас нь юм шиг танах юм дээр яг тэгсэн шүү дээ тий. Өөрөөс нь араас нь юм шиг ямар аим хатуу нүгэл ч голдроо ороод ирдэг шүү дээ. Яг тэгтэй. Зүгээр нэг жижиг юм үлээгээд байгаа шүү дээ уулын тий. Тий. Ганц удаач нэг дэмжижээсэ. Бас ингээд энийг давч чадахгүй ингээд амьдралд хөл алдсан хүмүүс айгүй их байдаг юм шиг байна. Тэгээд бас нэг талаараа бас хизээж битээ ийм хүн зүйл битээ бууж өгөөрэй гэж амар хэлмээр байхгүй. Хизээж битээ бууж өгөөрөө өөрөө чинь чамаас яг төртөж дүнлэхгүй байж болно. Өөр үнэлдэг хэм юм бас байдгийн шүү. Өөрөө өөртөө хайртай бай, өөрөө үнэлдэг л бай.
тийм газар л бай. Одоо ажил мэрэгжил гэсэн байна. Одоо нийгэм нэр нь тийм болсон ба шүү дээ. Хүнд айл олох ойлгомдог тийм хүмүүсээс үүдээ гардаг. Ажил дээр ч гэсэн би яг тийм байхгүй. Энэ амар их зантаа ерөөсөө хүнтэй ингэж бүхэлдэж мэдлэхгүй. Энийг тэгж хангална, илүү цагаар ажиллуулна. Дарга чирэгнэр тэгдэг. Тийм байна. Тэгэл би одоо ерөөсөө ингэ төрийн байлгаа гарыг гараад одоо хуваараа хийж байгаа. Тэгээд яг ингээд үг гэдэг чинь амьдралаас хэдүүлсэн амар бодит үнэ. Хэдийч өөрийн чинь үнэлдөө хөндлөлтөө хүмүүсээс тийм орчин ажиллаад хол бай. Өөрийгөө үн цэний юм мэдэр. Өөрөөсөө хайртай бай. Өөрийгөө гоё үнэлдэг, үнэлж чаддаг тийм хүмүүсээр хүрээлүүж амар тийм хит чандраа илээ тэг хитэн жил чандраа илээ хитэн насчгүй илээ. Тийм орчиндоо байгаарай. Битээ шантраарай. Одоо сүүлийн үед юм нөө амиа хортлох гэдэг зүйл айгүй их болсон байгаа байхгүй. Би ч гэсэн айгүй баг насндаа амар их тэрийг боддог. Тэгээ тэр үед яаж хазар тэгчих юм. Одоо би бас ээж болсон л байгаа ээж хүн болсон. Тэгээд ингээд дээрээс нь давхар нөөл ингээд төрсний дарга читэл готролд ороод цахны болох контракт гарч ирсэн үед өндөө. Тэгээд тэр үедээ ингээд хоёр хүүхдээ бодоод болохгүй шүү. Артчүүлт хоёр хүүхд юм. Чи хаяа очивол чиний амьдралаар энэ хоёр хүүхд хайдэрч шүү. Тийм болохоор чи хоёр хүүхдээ өөрийнхөө тулгыг битгий үзүүлээрэй гэж өөрийгөө амар хурцлдаг байхгүй. Тэгэхээр өөрийгөө гоё үнэлээд өөрийгөө гоё зоригжуулаад хурцлж тэр үнэгүй байгаа хүмүүсийн илүү цаана гарч гоё амьдраарай гэж амар гоё. Одоо энэ дэлхийн олон хүний сэдвийг шахыг хүндэж байгаа шүү дээ. Сонсож байгаа хүмүүстэй урам өгмөр байна. Баярлалаа. Таньдаг байна. Баярлалаа танд. Гэвч наад жаргал сайхан бүхний хүсье. Таваад гарч чадсан байна. Илүү тодор гэрэлтээрээ амжилт. Баярлалаа. Баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За тэгэхэд жахан ч гэсэн сэтгэл нонгоосон болов гэж найдаж байна. Энэ түрээ нэвтрүүлгийн өндөрлөө студид хөтлөгч амийн найруулагчаар ундраханд ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос Payon захим зээлийн аппликейшн мөн балга бүрээс ирж үж Maya Brand-ийн коллагийн витамин Z усайлаа. Та бүхэн сайхан амарцгаарай. Өнөөдөр холбогдсон хамт байсан бүх сонсогчдод баярлалаа. Маргааш энэ цагтаа иргэн байрт харуулцгаая.